Окей. За дараагийн вебинар эхэлсэн. Тэгээд өнөөдөр 6 сарын 8 болж байна. Хамгийн сүүлийнхээ хэдэл бараг 7 өдрийн өмнө хийсэн баха. Тэгээд энэ 7 хоног болсон хамгийн сенсацтай асуудал маань юу байсан бэ гэхээр Илон Маск, Трамп хоёр хоорондоо муудалцсан асуудал байсан. Тэгээд би сайхан ээжийн татсан чинь нэдтэй манай ихч ТV-с үзээ суужсан аахгүй. Тэгсэн чинь ТV-сэн тэр нөгөө гадаад мэдээгээр нь Илон Трамп хоёрын маргаан юу лээ улам хурцтмал төвшөнд ирлээ энэ гэдэг нэг тиймэрхүү бас мэдээнүүд ярьж байна. Тэгэхээр юу вэ гэхээр миний бодлоор Монголд уусууч гэсэн айл хэдийн энэ асуудлыг бол мэдчихэж байгаа бох. Тэгээд миний зүгээс би арай нэг өнгө нэмэх юм нь юу вэ гэхээр одоо эдлээ юу ч гэсэн маргаан ямар ч байсан гарсан. Тэгээд Илоны хувьд болохоор юу гэсэн бэ гэхээр чинээр гарч байгаа tax bill-тэй холбоотой асуудлыг нэлээд шүүмжил ярьж хагаад сүүл рүүгээ манай хүн юу руу шилжсэн бэ гэхээр Трамп руу хувь хүн рүү дайраад эхэлсэн. Тэгээ хувь хүн рүү дайрахдаа ер нь бол давж болохгүй зураас давчуул гэж би бол бодож байгаа. Тэгээд time to drop the really big bomb. Donald Trump is in the Epstein file. Тэгээд Jeffrey Epstein гэдэг хүнийг сонсоогүй улсууд баг байхгүй байх гэж би бодож байна. Тэгээд Netflix дээр бол TV шоуны тань гарсан жоохон охтуудыг хүчрхийлдэг амар олноор нь ерөнхийдөө бол хүмүүсийг ингэж хүмүүст одоо биеийн одоо хүчээр үнэлүүлдэг энэ төргээд ийм өдөө хэрэгт холбогдсон. Тэгээд тэрэнд нь хамт тусалдаг байсан. Эхнэр нь болохоор энэ байгаа. Дээр Трамптай хамт шоулж исэн зургийг одоо эхнэртэйгээ энэ хамт явж байгаа зүйл энэ парти хийсэн зургийг хүмүүс аяг их ашиглаж ярьдаг байхгүй. Гэхдээ тэр бол Трампыг бол Epstein арал дээр очсон гэсэн үг биш. Тэгээд Трампын эсрэг санаж байгаа бол өнгөрсөн сонгуулиар Демократ нам дор хаяж би буруу санааг бол доор хаж 9 ширхэг кейс үүсгэсэн байсан. Тэгээ тэрнээс олон байсан байхыг үгүйсэхгүй. Тэгээд их бүгдээрээ угаасаа худлаа олж таарсан шүү дээ. Нэгэн ч үнэн байгаа Трамп айлын дээр нь ч угаасаа буруутай байж таараагүй угаасаа. Тэгээд тэгж Трампын араас явсан намын хувьд хэрвээ Epstein-ийн файл дотор Трамп байсан бол Трампыг тэрийг ашиглаад Трампын бол улс төрийн карьерийг бол угаасаа дуусгах байсан тийм. Тэгээд Трамп руу бол маш хүчтэй дайрах байсан. Гэтэл тгийг гэхээр угаасаа Трамп бол Epstein-ийн файл дээр бол байгаагүй байхгүй. Тэгэхээр одоо бол Epstein-ийн файлыг ил болгоогүй бүрэн гаргаж болохгүй байгаа шалтгаан нь болохоор нэлээд одоо ч гэсэн тэнд холбогдож байгаа улсууд байгаа учраас одоо айгүй хүчрхэг улсууд байгаа учраас гэдэг иймэрдүү шалтгаануудыг бол ер нь бол нийтээр бол айгүй хэрэлцдэг. Тэгээд миний хувьд бол яг иймэрдүү нэг судалж сонирхож гүнзгий ухтдаггүй болохоор яг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг зүйл бол өмнө би бол Трампыг бол Epstein-ийн файл дотор бол байхгүй гэдэгт бол нэлээд өндөр итгэлтэй байгаа. Маш өндөр итгэлтэй байгаа. Ягаад гэвэл байсан бол Демократ намын нэг айл хэдийн ашигласан. За тэгэхээр Илоны хувьд үл ягаад ингэж аимшигтэй гүтгэлэг хийвэ те. Тэгэхээр Илоны хувьд миний бодлоор яг татварын биелэлтэй холбоотой ганцхан асуудал бол бухимдаагүй. Харин өөрийнхөө Трампаар дамжуулаад Трампаар өөртөө хийлгүүлэхийг хүсэж исэн одоо favor авахыг буюу те эргүүлээд одоо жишээ нь хонжоо авахыг хүсэж исэн асуудал нь бол биелээгүй гэж би бол бодоод байгаа. Тэгээ сүүлийн биел дээр бол юу гэхээр цахилгаан машинд өгдөг $7,000 гаруй долларын tax credit-ийг байхгүй болгож байгаа. Тэгээд Tesla жишээ нь өөр компаниуд бүр ингээд кредит хүртэл ингээд зарж мөнгө олдог. Тэгээд энэ Демократ намын явуулдаг Green Energy Policy-тэй холбоотойгоор хамгийн их мөнгө олсон хүмүүсийн нэг бол Илон өөрөө байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ Трамп бол эдгээр үйлдэлүүдийг бүгдийг зогсоож байгаа. Тэгэхээр эдгээр татаацуудыг бол байхгүй болгож байгаа. Ийм асуудал байгаа. Тэгээд энэ Илонд бол нэлээд хүчтэй нөлөөсөн байх боломжтой. Ямар ч байсан хүмүүсд яг Илоныг мэдээж өмөрөөд байгаа. Би ч гэсэн Илоныг бол айгүй хүндэлдэг одоо чинь юу гэдэг хүндэлдэг гэдэг нь ямар утгаараа гэхээр мундаг бизнесмен маш ухаалаг хүн гэдэгт бол би угаасаа итгэдэг. Genius гэдэгт нь бол угаасаа итгэдэг. Нөгөө талдаа Америкт байгаа консерватив үзэл сурталтай хүмүүсийн хувьд бол Трамп сонгуул өгсөн болохоос биш Илон сонгуул өгөөгүй. Тэгээд Илоны хувьд бол нэг тийм. Хоёрт болохоор Tesla-гийн хувьцааны ханш бол нэлээд хүчтэйгээр унж орж ирсэн. Тэгээд би хамгийн сүүлийн репортыг хараагүй. Өмнөх репортуудаас би болохоор юг санаж ирсэн бэ гэхээр улсаас авдаг tax credit маань Tesla компани ашигын талтай тэнцсэн байсан байхгүй юу? Нэг хэсэг. Тэгээ сүүл гарсан датагаар бол одоо би нэтээр бас харсан. Ганцхан твитэн дээрээс гэлтгүй ерөнхийдөө бол нэтээр дахиж давхар харахад бол ер нь бол угаасаа дата юм байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр operating income буюу одоо үйл ажиллагаанаас олж байгаа ашиг нь болохоор $399 сая байсан бол
EV кредиттэй холбоотой авж байгаа мөнгө маань $595 сая байсан байна. Тэгэхээр юу болсон бэ гэхээр энэхүү tax credit байхгүй болж байгаа болсноороо энэ оны 12 сард дуусж байгаа баг. Би буруу санааг бол. Тэгээд тэр юу болж байна гэхээр Tesla-гийн хувьд бол ингээд ашиггүй компани болж байгаа гэсэн үг байхгүй юу? Алдагдaltaй компани болж хувирж байгаа гэсэн үг. Тэгэхээр Tesla-гийн хувьд бол ийм эрсдэл бий болж байгаа. Тэгээд за Tesla цаашдаа юу хийж мөнгө олох гээд байна гэхээр машиныхаа хажуугаар ерөнхийдөө бол energy business байгаа. Гэхдээ хамгийн чухал бизнес нь болохоор юу вэ гэхээр робот хийж байгаа. Тэгээд дээрэс нь робот такси гаргаж байгаа. Тэгээд робот таксины хувьд болохоор Elon-ы гаргаж байгаа solution буюу шийдэл нь юу вэ гэхээр зүгээр аль хэдийн байгаа Tesla машинууд дээр софтвер дээр нь апдейт гаргаад тэгээд энэ машин маань өөрөө ерөөсөө шууд жолооч явж болдог машин болчихно гэдэг нэг ийм гайхалтай вижн байгаа байхгүй. Тэгээд яг энүүгээр явах юм бол уулна. Үнэхээр гоё заяа. Тэгэнгүүт нөгөө талдаа яг одоо хотуудаар хүн зөөгөөд амжилттай яваад маш олон transportation хийгээд хүмүүсийг аль хэдийн амжилттайгаар зөөцсөн нэг Waymo гэдэг компани байгаа. Тэгээ Google-ийн хөрөнгө оруулалт хийсэн компани байгаа байхгүй. Тэгвэл Waymo-гийн хувьд шийдэл маань шал ондоо. Юугаар аваа гэхээр илүү safety first буюу аюулгүй байдлыг илүү үзэж байгаа ийм шийдэлтэй. Тэгээд энэ хүн Waymo маань болохоор өөрөө машин үйлдвэрлэдэг. Зөвхөн Chrysler энэ гэдэг өөр машинуудтай хамтардаг. Тэгээд би тоноос дээр буруу сандж магадгүй. Гэхдээ баримжаагаар бол юу гэхээр 26 шиг камертай, 5 шиг LiDAR-тай, дээрээс нэмээд радаруудтай. Тэгэхээр ягаад LiDAR болон радар төхөөрөмжүүд хэрэгжилж байгаа вэ гэхээр цаг агаарын нөхцөл байдал одоо хүн жишээнтэй бороотой, мөндөртэй, цастай, шуургатай үе үзэж чигсэн ерөнхийдөө бол иргэн тойрноо маш сайн мэдрэх ийм боломжтой байгаа. Тэгээд LiDAR төхөөрөмжийн хувьд болохоор юу вэ гэхээр ямар шүү зайтай, ямар шүү өргөнтэй, ямар шүү гүнзгий одоо жишээнтэй яг 3D-г ер нь ерөнхийдөө бол одоо объектыг хараад тэгээд тэрэн дээр дүгнэлт хийх боломжтой. Одоо жишээ нь зам дээр ингээд хүн байгаа юм шиг зураг байх эсвэл жинхнээсээ хүн байх хоёрыг жишээ нь камер заримдаа тэрэн дээр хуурдах боломжтой бол LiDAR төхөөрөмжийн хувьд бол одоо чинь хуурдах ямарч боломжгүй. Дээрээс нь урд явж байгаа машин илүү хурдтай болж гинэ үү эсвэл удаашраад одоо чинь хоорондын зай ойртод байна уу гэдэг маш хол зайнаас чинь радар ашиглаж байгаад мэдэх боломжтой гэх мэтлээ. Тэгэхээр юу вэ гэхээр нэг нь бол айгүй олон төрлийн мэдрэгч төхөөрөмж ашиглаад байгаа машин хийгээд нөгөө талд болохоор Elon-ы хувьд болохоор 6хан ширхэг камераар 6 илүү 7хан ширхэг камераар асуудлыг шийдэж гээд байгаа байхгүй. Тэгээд хинийхэн зүв бэ гэдгийг бол би гайхаад байна. Тэгээд зах зээл дээр ихэнх одоо энэ шийдлүүд заяа. Уул уурхайд ажилтдаг төхөөрөмж байсан байлаа гэсэн танк байлаа ч гэсэн ихэвчлэн бол ерөнхийдөө LiDAR төхөөрөмж хэрэгжилж таарад байгаа байхгүй. Тэгээд Tesla-гийн хувьд бол ганцаараа хэрэглэхгүй гэдэг. Тэгээд Tesla-гийн хувьд хэрвээ робот такси маань явж байгаа жол дотроо суугаад явж исэн хүнээ ардаг ч юм уу эсвэл өөр хүн мөрөгдөг ч юм уу иймэрдүү нэг асуудал гарах юм бол за окей. LiDAR хэрэглэхээс өөр аргагүй юм байна гэдэг руугаа шилжих магадлалтай. Тэгээд ягаад LiDAR хэрэглэхгүйгээд байгаа гэхээр LiDAR маань өөрөө аягүй үнэтэй төхөөрөмж байхгүй. Тэгээд Waymo-гийн хувьд бол хамгийн анхныхаа LiDAR төхөөрөмжийг $70,000 төхөөрөмж хэрэглэдэг байсан. Тэгээд тэр компанийнхаа төхөөрөмжийг худалдаж авах бодоод өөрөөсөө хийгээд нэг төхөөрөмж бол одоо ойролцоогоо $7,000 өөрөөсөө хийж чаддаг болсон гэж байна. Тэгээд Chrysler машин байлаа гэхэд Waymo-гийн хувьд дээдлэлт $80,000 тоног төхөөрөмж суурлуулад тэгээд тэрхүү машин маань зүгээр жирийн машин маань юу болж байгаа гэхээр жолоочгүй такси болоод хурцж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн машин дээр 80,000-ын нэмэлт зардал гаргаад байна гэсэн үг. Tesla-гийн хувьд бол аль хэдийн зүгээр байгаагаараа Model Y маань харьцангуй хямдхан машин $50,000 машин байлаа гэж бодоод $50,000 машин маань шууд түшгээл мөнгө олдог хөнгүүгээр ч гэсэн ажилтдаг хүмүүс зөөж болдог тээвэрлдэг ийм машин болох боломжтой гэдэг ийм вижн байгаа даахгүй. Тэгээ мэдээж ARK Invest гэх мэтлийн хөрөнгө оруулалтын группүүд бол энээс болоод одоо чинь юу гэдэг зөндөө олон тэрбум доллар болох боломжтой энэ гэдэг иймэрхүү таамаг бол гаргадаг байгаа даа. За энэ тал дээр бол энэ өөр Tesla дээр хараад байгаа юм юу вэ гэхээр за Tesla дээр миний хувьд саяны уналтан дээр бол бид нар Europe дээр бол аягүй сайн мүлжүүртэй булангаас бариад жишээ нь опшн толботой бид нар хөрхөн жижиг арилжаануудыг бол хийсэн. Тэгээд гол итгэжсэн юмнуудын нэг маань юу байсан бэ гэхээр Elon-ы Trump-тай ойрхон болсноороо консерватив нам дээр болон консерватив намыг дэмждэг те одоо Republic намыг дэмждэг good old party гэж ярьдаг байхгүй юу GOP-г дэмждэг энэ хүмүүсийн дунд одоо
мэргэжлийн хэлэг нь бол ерөнхийдөө political capital гэж ярьдаг тийм. Улс төрийн ерөнхийдөө бол нэр хүндийг бол олж авсан ийм дүр зураг бол харагдсан байхгүй. Тэгээ Трампын хувьд сая гайхалтай ял байгуулсан. Тэр маань юу гэсэн мэхээр бүх swing state-ийг ялаад popular vote авч гарч ирсэн ийм ерөнхийлөгч болсон. Тэгээд хамгийн сүүлд ингэсэн Republic намын ерөнхийлөгч юм байсан гэлээ. Ямар ч гэсэн нэлийн хоол зайтай би марцчих. Хин байсан гэж ярилаад ирчихэв. За тэр яг уу. Тэгээд Илоны хувьд Tesla дээр магадгүй одоо зэвсгийн үйлдвэрлэл рүү орлоо байлаа ч гэсэн тийм. Одоо чинь дрон хийх байсан ч гэдэг юм уу, эсвэл цагдаагийн машин хийх байлаа ч гэдэг юм уу. Ингээд төрөл бүрийн технологийн шийдлүүд төр дээрээс нь SpaceX гэдэг компаниараа дамжуулаад ерөнхийдөө бол энэ төрхтэй нэлээд юм нэрийн холбоотой байснаар хэмжээний мөнгө олох юм бизнесүүдэд дэмжих, улам ажлуудаа урагшлуулах юм боломжууд ерөнхийдөө бол байна гэж бол хараадсан хөрөнгө оруулагчдын хувьд. Тэгээд Трамптай ингэж муудалцсанараа тэр бүх боломжуудыг бүгдийг нь байхгүй болгож гэнэ гэж бол харж байна. Тэгэхээр надад тэр утгаар бол айгүй bearish санагдсан. Тэгээд би бол Tesla-гийн хувьцааг унаа гэдэг юм таамаг бол гаргасан. Тэгээд мэдээж бас унж орж ирсэн байгаа. Тэгээд Илоны бизнесийн маш олон төрлийн одоо жишээ нь юу гэдэг юм цаашдаа бол одоо том бүтээгдэхүүн гаргаад хэмжээний мөнгө олж болох одоо юм боломжуудыг ерөнхийдөө бол манай олж хараад байгаа хит хит юмнууд байгаа байхгүй. Нэгс болохоор AI байгаа тийм. Тэгээ AI талдаа болохоор мэдээж хамгийн шилдэг нь одоогоор тийш. ChatGPT, OpenAI гэдэг компаниуд мэдээж тэргүүлж байгаа. Дээрээс нь ястаас бол DeepSeek гэдэг компани маш мундаг релизүүдийг бол гаргаад байгаа. За тэгэнгүүтээ робот такси гэдэг чинь робот такси дээр бол яхахгүй зах зээл дээр одоогоор бол энэ Waymo гэдэг компани тэргүүлээд байгаа байхгүй. За тэгэнгүүтээ robotics дээр мэдээж тэргүүлж байгаа гэж ярьж байгаа. Software solution талдаа болохоор Nvidia мэдээж маяг мундаг байгаа. Тэгээ маш олон компаниуд мэдээж энэ роботонд ордог тоног төхөөрөмж бүх юмнуудыг хийдэг. Бид нэр robotics-тай холбоотой багц гаргаад хөрөнгө оруулалт хийгээд бол аль хэдийн явж байгаа. LiDAR төхөөрөмж хийдэг Америк компанид бид нэр хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас би энэ LiDAR төхөөрөмж сүүлийн үед бол аягүй их яриад байгаа. Тэгээ тэгэнгүүт энэ robotics руу Amazon орж ирж өрсөлдөж байгаа. Тэгээд Amazon-ы хувьд сонирхолтой нь юу вэ гэхээр бид нар одоо чинь робот хийчихэд хэнд зарах вэ гэж хайхахын оронд угаасаа роботын хэрэглээ угаасаа өөрсдөд нь зайлшгүй шаардлагатай байгаа байхгүй. Ягаад тэгэхээр маш их хэмжээний warehouse буюу агуулгатай тэгээд агуулга дотроо бараанууд үрж одоо тавих нааш нь цааш нь болгох тийм. Дээрээс нь хүмүүст хүргэлт хийх энэ төргээд роботууд угаасаа хэрэгтэй. Тэгээд роботууд угаасаа аль хэдийн ашигладаг 2000 хэд онд лээ. Kiva Systems гэдэг нэг компани худалдаж аваад warehouse-ийн робот хэд хэрэгэлдэг болсон. Тэгээд одоо бол энэ хүн төрхтэй энэ робот руу бол бид нар бол орж ирнэ. Тэгээд борлуулалтуудыг бол одоо түгээлтүүдийг бол энэ роботоор дамжуулж хийнэ гэдэг зарлыг бол сүүлд бол жишээ нь гаргасан. Тэгэхээр роботтой холбоотой зах зээл дээр бас одоо жишээ нь өрсөлдөгчд бол аягүй байгаа. Тэгээд хялтд компаниуд мэдээж бас байгаа даа. За нөгөө талдаа SpaceX SpaceX дээр болохоор мэдээж одоо low дагаалт гаргах буюу сансрын тээвэр маягийн бизнес байгаа даа байхгүй. Тэгээд энэ дээр мэдээж өрсөлдөгч компани байгаа. Rocket Lab гэдэг компани байгаа. Тэгээд Rocket Lab гэдэг компаниг энэ Elon Trumpтай муудалцснаас болоод нэлээд өсөх болов гэдэг таамгуудыг бол хүмүүс бол гаргаад байгаа. Тэгээд Rocket Lab-ыг бид нэр мүлжүүртэй болон дээр маш хямдхан байхад нь бичсэн хувьцаануудын нэг байгаа. Тэгээд мүлжүүртэй болон дээр бидний бичсний дараа 10x хийжсэн хувьцаа байгаа байхгүй. Тэгээд Rocket Lab-ийн хувьд бол тийм. Тэгэнгүүтээ Starlink гэж мэдээж бизнес байгаа. Тэгээд Starlink маань яадаг вэ гэхээр Leo гэдэг ийм satellite-уудыг дэлхийн одоо орбиттэй гаргаад тэгээд ерөнхийдөө холбоо харилцаа буюу интернет сүлжээ бий болох юм амбицтай компани байгаа байхгүй. Тэгээд мэдээж Starlink байна. T-Mobile дээр гэрээлтээр хийлээ гэдэг бид нэр бол ярьж ирсэн. Airline компаниустай их гэрээнүүд хийдэг. За тэнгууд энэ салбар дээр нь жишээ нь AST Space Mobile гэдэг компани шиг өрсөлдөд байна. Тэгээд SpaceX-ийн Starlink-ээс юугаараа давуу талтай юм бэ гэсэн чинь Starlink дээр болохоор заавал тусдаа давхар юм нэг төхөөрөмж хэрэгтэй л байдаг юм байна л да. Тэгээд интернет одоо жишээ нь тэр хиймэл дагуултай холбогдоод тэгээд давхар тийм төхөөрөмж гаргаж ирж хийж ерөнхийдөө холбогдох боломжтой. AST Space Mobile-ийн хувьд болохоор давуу тал нь юу байгаа гэхээр ямар ч нэмэлт төхөөрөмж байхгүйгээр шууд гар утас ашиглаад 5G-гээр холбогдох боломжтой юм болж байгаа юм. Тэгэхээр Elon Musk-ийн ажиллаад байгаа энэ гол анхаарал хандуулаад байгаа том юм бизнесүүд дээр нь маш мундаг шийдэлтэй компаниуд гарч ирж өрсөлдөд байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол Elon эцэст ерөнхийдөө олон компаниуд нэг зэрэг ажиллуулад англиар бол spread yourself thin гэж ерөнхийдөө бол ярьдаг. Нөгөө фокус алдагдаад тэгээд ямар нэг алдаанууд гаргаад идэг иймэрдүү
асуудлууд ерөнхийдөө бол байдаг. Илүү нь юугаар айгу өрмөц хүн бэ гэхээр маш олон юм дээр зэрэг ажиллаад бүгдээрэн дээр нь маш амжилттай явдаг, шилдэг нэгж чаддаг ийм хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд гэхдээ энэ удаа жоохон энэ тийм ерөнхийдөө анцаа үүсч хэлж гинөө гэж бол надад бол харагдсан. Тэгээд надад бол bad sign нь юу байсан бэ гэхээр окей, Doge гээд тэ Department of Government Efficiency гэдэг байгууллага дээр ажиллагаа боллоо. Одоо ажлаа хүлээлгэж өглөө гэдэг анонсуудаа хийгээд Трампын баруун талд зогсоод хэвлийн баг хурал хийж явахдаа баруунууд нь хөхөрцөн байсан байхгүй хүнтэй зохилтсон юм шиг. Тэгээд иймэрдүү ерөнхийдөө бол жижиг сайнуудыг ажиллаад бол надаа илүү жоохон анхаарал алдаад байгаа юм шиг. Ямар нэгэн байдлаар mental эсвэл нэг тийм 100% окей биш юм шиг иймэрдүү feeling бол надад бол өгсөн. Тэгээд ямар ч байсан ажиглалын миний хувьд бол Tesla бол хүмүүс бол одоо ингээл энэ боломжийг ашиглаад худалдаж авах хэрэгтэй, буулгах хэрэгтэй энэ гэл мундаг шинжээчнэр яриад байгаа юм л да. Tom Lin гэх шинжээчнэр миний хувьд бол үгүй харин ч Tesla энэ жил үргэлжлээд унах ерөнхийдөө бол боломж байна уу гэж бол надад харагдаад байна. Тэгээд яг тэгэхээр юу одоо робот ингээл энэ жил борлогдоод 25 оноос мөнгө олчихно гэсэн юм байхгүй шүү дээ. Тэр чинь бол 2026 2027 оны яригдах асуудлууд байгаа байхгүй бодох юм бол. За сүүлд ажилгүйдлийн дата гарсан. Тэгээд ажлын байрны тоо 130 мянга гэсэн хүлээлттэй байсан бол санснаас арай өндөр гараад 139 мянга гэдэг ийм тоо гарч ирсэн. Тэгээд ажилгүйдлийн минь хэмжээ 4.2% дээр бол хിവэрэ байгаа гэж дата гарсан. Тэгээд зөндөө бол макро шинжээчдийн хувьд бол санснаас бол муу мэдээ гарсан. Яг энэ зах зээл бол өсөж байгаад бол одоо жишээ нь худлаа өслөө энэ гэж бол юмнуудыг бол ярьсан. Би сүүлд гарсан вебинар дээр юу гэж ярьсан бэ гэхээр зах зээл бол энэ ажилгүйдэлтэй холбоотой датан дээр илүү их анхаарал хандуулнаа. Тэгээд ажилгүйдэлтэй холбоотой дата маань сайн байх бол зах зээл бол өснө гэдэг ийм таамгийг гаргаж ирсэн. Би чат нэрэж гисэн сүүлд унахад маргаашийн ажилгүйдлийн дата гараад маркет өсөх байхаа гэж ярьж ирсэн. Тэгээд яхахгүй өссөн. Тэгээд 6,000-ыг давж орж ирсэн байгаа даа. Тэгээд Atlanta Fed маань эдийн засгийн өсөлтийг 4.6%-аар нэмэгдэнэ гэдэг ийм таамаг бас гаргасан байна. Тэгээд дээрэс нь энэ болохоор 6 сарын 20-нд хэр чин 6 хоногийн өмнө ерөнхийдөө бол гарсан мэдээлэлд байгаа байхгүй. Тэгээд юу гэж гарсан бэ гэхээр жирийн одоо middle class гэж ярьдаг те дундаж одоо амьдралтай иргэний хувьд хамгийн одоо popular хамгийн их одоо жишээ нь дэмждэг нам нь юу вэ гэсэн чинь 1989 оноос 2025 он хүртэл ингээд явах юм бол демократик нам дандаа тэргүүлж явдаг байсан бол энэ тэргүүл маань одоо буурсаар агаад тэгээд одоо republic нам маань middle class-ийн хувьд хамгийн popular нам болж урсан байна. Тэгээд Trump-ийн хувьд бол republic намыг хэрхэн өөрчилсөн бэ гэдгийг бол энэ дүр зураг маань харуулж байгаа. Тэгээд Nate Silver гэдэг энэ улс төр судлаач тэгээд энэ сонгуулиар ерөнхийдөө бол нэлээд таамагд гаргадаг тавар шийдэг. Тэгээд тэрний ярьснаар бол сэтгэл зүйн одоо mental health буюу сэтгцийн эрүүл мэнд сайтай хүмүүсийн хувьд Republic намыг аягүйх дэмждэг, сэтгцийн өвчтөй хүмүүс аягүйх Democratic намыг дэмждэг юм байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ бас их сонирхолтой мэдээлэл байгаа байхгүй. Тэгээд өмнө бас зөндөө олон уншиж ирсэн юмнуудад ямар мэдээлэлүүд аягүйх гарч ирдэг байсан бэ гэхээр өндөр боловсралтай нөхөргүй, хүүхэдгүй, эмэгтэй хүмүүс аягүйх Democratic намыг дэмждэг. Тэгээд Republic намыг аягүйх үзээддэг тийм. Тэгээд хүүхэдтэй болохыг аягүйх эсэргүүцдэг, хүүхдэд дургу. Тэгээд өөрсдөө угаасаа хүүхэд гаргаж чадаагүй. Тэгээд нэг юм ад жаргалгүй амьдралыг үзье альцсан тэр улс төрөөрөө улс төрийн үзэл сурталаар илэрхийлэгддэг ч гэдэг юм уу иймэрдүү хүмүүс демократик намыг дэмждэг гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд их сонин одоо чинь хилээр ингээд Колумб молон бас хаанаас ч гэдэг тийм гэмт хэрэгтэй хүмүүс орж ирэл Америкт ингээд хөрхий сургуулаа тойрол гүйжсэн оюутан охиныг жишээ нь халаал хүчнэцчээд халаад тэгээд тэр бол ганц охиныг зөндөө олон эмэгтэй хүүхдүүдийг тэгж гарсан шүү дээ. Алчаад хүүрийн хүчнтэйд тэгээд зүгээр нэг алахгүй алдныхаа дараа зарим нь бол бүр ингээд биеийн тастаж мастаад энэ тийг хайж маяад жоох 11 настай охиныг хоёр залуу нийлж хүчнтэйж алгаад малаад гэдэг ингээл аимшигтай гэмтэрүүд Америкт гарч байгаа байхгүй бүр сэтгэл өвдмөр тэгэнгүүт демократик намд үргэлжлүүлсэн сонгуулаа өгөөд байна гэдээ бодохоор сонирн байгаа байхгүй. Одоо би бодохоор бол юу гэж бодох гээд байна гэхээр эмэгтэй хүмүүс хилээр гэмт хэрэгтэй орж ирж байгаа хамгийн их эсрэг үзэж тэрний эсрэг хамгийн одоо хүчтэй баттайгаар зогсмоор санагдаад байгаа байхгүй. Одоо хар ухаанаар бодохоор гэтэл бол тийм биш байгаа байхгүй. Тэгээ их сонир. Тэгээд энэ өөрсдөө боловсралтай гэж боддог, өөрсдөө ухаантай гэж боддог нэг
хинээрхэлтэй ертөнцөөс тасарсан ийм нөхдүүд айгүйх байгаад байна гэсэн үг. За Трампын гайлын дотор гаргаснаас тариф ерөнхийдөө ногдуулснаас хойш тарифтай холбоотой орлого маань мэдээж маш өндөр тоон дээр хүрсэн гэдэг ийм мэдээлэлүүд бол гарч ирж байгаа. Тэгээд tax bill-тэй холбоотой нэр асуудлыг ярихад Илоны хувьд одоо чинь tax bill-нээс болоод одоо Америк сүрлэн энэ гэж яриад байгаа боловч яг үнэндээ бол би яг нарийн хараагүй зүгээр яг ер нь бол яг Илоныг бодох юм бол энэ асуудлуудыг илүү ойлгодог хүмүүсийн яриаг сонссон. Тэгээд би яг юун дээр одоо чинь өснө энэ гэж яриад байгааг хальт бол уншсан. Тэгээд миний ойлгосноор бол дараагийн 10 жилийн дотор 2-3 тэрбум доллараар Америкийн төсвийн алдагдлыг өсгөх боломжтой гэдэг байгаа байхгүй. 10 жилийн дотор шүү дээ. Шууд 1 жилийн дотор шүү. Тэгээд тэр тоо маань өөрөө таамаг. Ягаад таамаг вэ гэхээр татвар бууруулснаас болоод Трамп татвар бууруулад шүү дээ. Татвар бууруулснаас болоод татварын орлого буураад тэгээд тэрнээс болоод алдагдал болох гэдэг болохоос биш. Трамп одоо юугүй амар тийм өргүү зардал бий болгоод ийш тийш мөнгө тараах гэдэг биш байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр Илоны ярьж байгаа шиг энэ татварын бийл үнэхээр онцгүй бийл байх байсан бол заяа. Урт хугацааны засгийн газрын бондын хүү өсөх ёстой байсан. Гэтэл энэ мэдээллийн дараа бол өсөөгүй харин ч унсан байхгүй. Сүүлд бол засгийн газрын бондын хүү бол өссөн. Юунаас болоод өссөн бэ гэхээр ажилгүйдлийн дата гайгүй гарснаас болоод өссөн. Тэгэхээр юу вэ гэхээр эдийн засаг илүү хүчтэй байна гэдэг мэдээлэл гарснаас болоод өссөн байхгүй. Тэгэхээр Илоны яриад байгаа асуудалтай бондын зах зээл жишээ санал нэгдэхгүй байна гэсэн үг. Тэгээ миний хувьд бол бондын зах зээл бол төсвийн алдагдaltaй холбоотой асуудлыг бол Илоноос илүү дээр ойлгож байгаа. Тэгээд энэ процесс маань угаасаа яг энэ Илоны яриад байгаа шиг хүмүүст хүрэх гээд байгаа шиг угаасаа биш. Тэгээд энэ дээр бол Илон бол нэлээд буруу ойлгоод байна гэж бол харж байгаа. Окей. За шинжээчдийн хувьд мэдээж Илоны дагаж Трампыг муулахад бэлэн тавар шууд их олон байгаад их олон юм яриад бичээд байгаа. Тэгээд тэн дээр бол нэг анхаарал хандуулах шаардлагагүй баг. Тэгээд Байдны Oropен скандал гэж нэг юм яригдаад байна. Тэгээд юу гэхээр Байд мэдээж айгүй хөшөрцөн байсан. Тэгээд угаасаа манай хүн хор тавдартай гэж таарсан. Тэгээд мэдээж сэтгцийн хувьд бол нормал биш. Сайн ярьж чаддгүй. Хийс юмаа сандгүй тавар шаваад байгаа байхгүй. Тэгээд Байдны хувьд маш олон шийдвэрүүдийг гаргасан. Америкийн хувь тавилан ерөнхийдөө эдийн засаг хүмүүсийн амьдралд нөлөөлөхөд маш олон ажлуудад гарын үсэг зурсан. Америкийг нэлийн сүрүүлэхөд маш их ажлууд хийсэн. Тэрэн донд хилийг нээсэн энэ гэдэг ажлууд байгаа тийм. Тэгэнгүүт тэрэн дээр гарын үсэг зурхтаа манай өөрөө гараараа зураагүй байгаа байхгүй. Тэгээд Трампын хувьд бол юу гэж яриад байгаа гэхээр бордыг бол хизээч Байден нээхийг хүсээгүй. Тэгээ Байдны иргэн тойронд байсан хүмүүс бол нээсэн. Тэгээд Байдны өмнөөс угаасаа гарын үсгийн зураад ингээд энэ төрийг удирдаад исэн хүмүүс байна гэдэг ийм асуудал яригдаад байна. Тэгээд энэ дээр бол ингэж хардах шалтгаанууд бол угаасаа байгаа юм байна лээ. Тэгээд энэ дээр ямар ч байсан ямар мэдээлэлд гарах нь ямар ч байсан хүргэнэ. Гайгүй яг ийм боллоо гэдэг мэдээлэл гарах юм бол. За тэгээд цаашлах юм бол хятадын заяа хятадаас 2 оюутан гэх юм уу да нэг нь одоо их сургуульд оюутан нөгөөт нь болохоор хятаддаа биологийн тийм судалгаа хийдэг залуу нөгөөт нь бол тэр нь болохоор найз залуу байгаа байхгүй. Тэгээд энэ залуу энэ эмэгтэй хоёр болохоор юу гэхээр фангусыг одоо монголоор юу гэж орчуулах юм те мөөгөнцөр гэх юм уу монголоор өөхрөх нэг төрлийн тийм мөөгөнцөр оруулж ирэх чад баригдсан. Тэгээд тэр маань яадаг мөөгөнцөр юм бэ гэсэн чинь тариа буудаа янз бүрийн тийм талбай дээр ингээд орхичих юм бол яадаг вэ гэхээр өвчин тарааш тийм. Тэгээд тэр өвчтөй тэр тариаг чинь идсэн тэрүүгээр одоо чинь хоол хийж идсэн хүн байх юм бол чинь хүн бас өвдөн хүний илгэнд чинь damage өгнө гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ гадна ерөнхийдөө бол тэр чинь нөгөө нэг ургацыг авчиж сүрүүлчихэж байгаа учраас маш олон тэрбум долларын хохирол очруулах боломжтой ийм зүйл юм байна л. Тэгээд яг биологийн зэвсэг л гэж ойлгож болно гэсэн үг. Тэгээд энэ хөө биологийн зэвсгийг оруулж ирж байгаа баригдсан тэгээд шалгагдаад явж байгаа юм байна. Тэгээд хятадын хувьд бол Америк руу төрөл бүрийн дайралтууд маш олон төрлийн дайралтууд хийж болох юм магадлалуудыг олж хардаг. Тэгээд тэрийг одоо яа тийм бүүмэд ингээл юмнуудаа бэлдээл хүмүүн оруулаад тэгээд цэргийн насны айгуу хятад хүмүүс Америкт ороод ирцэн гэж тэгж байгаа.
Тэгээ одоо хятадаас жишээ нь юу гэдгийг хятад Америк хоёр байлаа гэдэг юм бол Америкт айл хэдийн ороод ирсэн байгаа энэ хэдэн сая хятадууд жишээ нь бүгд одоо дайралт хийхэд бэлэн байдаг ч юм уу. Тэгээ иймэрдүү ерөнхийдөө бол боломжууд байд юм байна гэж бол хүмүүс л айгүйх ярьдаг. Тэгээ саний тэр биологийн зэвсэг оруулж ирж байгаа гарууд бол бас их сонирхолтой бас аимшигтай юм шиг юм мэдээлэл байлаа. За. Scott Bessent мэдээж Elon яриад байгаа зүйл бол хариу өгсөн. Тэгээд энэ бил бол Elon яриад байгаа шиг биш ээ гэдгийг бол онцолж ярьсан байгаа. Тэгээд би бол энэ яг эдийн засгийн холбоотой асуудлууд дээр бол Elon-оос илүү Scott Bessent-ийг сонсох нь бол илүү зөв гэж бодож байгаа. За, private business-үүд биш тэгээд санснаас айгүй бага ажлын байр нэмсэн. Тэгээд ISM services дата муу гарсан гэдэг иймэрдүү мэдээлэл гарсан. Тэгэхээр эдийн засаг маань ерөнхийдөө магадгүй бага зэргийн сарж иж магадгүй юм биш үү гэдгийг бол харуулж байгаа юм дата гарсан. Гэхдээ айгүй сонирхолтой нь юу вэ гэхээр эдийн засаг сарж иж магадгүй, эдийн засгийн хямрал болж магадгүй гэдэг дата нь сүүлийн 2 жил тасралтгүй ингээл хаана нэгтээс ингээл энэ тэндээс гарч ирээд. Тэгээд энэ дээр бол яг хуу ARK Investing, Cathy Wood, Tomlin энэ болохоор ямар ч онолууд байдаг вэ гэхээр rolling recession буюу эдийн засаг тэр чигтээ ингээд эдийн засгийн хямралд орохоос илүү эдийн засгийн зарим ингээд сегментүүд, зарим секторууд ингээд эдийн засгийн хямралд ороод ингээд тэр хямралууд маань ингээд юу гэдэг солилбоо зарим нь ингээд дээрдэд яваад байна гэдэг юм асуудлыг бол ярьдаг. Тэгээд тэр бол илүү үнэмшилтэй сонсогдоод байна. За тэгээд Jerome Powell-ыг биш үү яагаад бодлогын хөв бууруулах байгаа юм бэ гэдэг дээр биш үү төв банкнд ажилладаг Баачгааг нууц камераар бичсэн юм бичлэг задарсан. Тэгээ манай хүн бол юу гэж яриад байгаа гэхээр Powell бол Трамп дургу. Тэгээд өөрийгөө бол энэ Трампд хизээч бууж өгөөгөө Трампын эсрэг одоо эцүү хүртэл бацтай зогсож чадсан хүн гэдэг юм нэр хүндтэй болж үлдэхийн тулд одоо Трамптай тэмцээд байгаа гэдэг юм яриануудыг бол ярьсан байгаа даа. За, хятадын эдийн засгийг ямар байгаа вэ гэдгийг хамгийн сайн харуулдаг одоо дулааны болон когсч нүүрсний ханшийг онцож ин залуу харуулсан байгаа байхгүй. Тэгээд хөрхтөө миний нэт яач вэ? Ямар ч хэсэг эдгээр шит амар уналтсан юм л. Тэгээд когсч нүүрсний ханш нэлээд унтсан. Тэгэхээр манай Монгол хятад руу когсч нүүрс аяг зардаг учраас энэ маань Монголын эдийн засгт бас сөрөг мэд юм болов гэж би бол бодсон. За. Jim Cramer нэттэй Jim Cramer бичсэн юм болгондоо эсрэгээрээ болдог гэдэг. Манай хүн бол Trump Elon хоёрын relationship, what a beautiful relationship between Elon and Trump. I'm very bullish on this гэж биччихсэн байгаа байхгүй. Тэгээд тэгс нөгөө хоёр нь муудал цанаас тэгээд яг хит нь ялуурхаар нэг юм болдог гэд манай монгол хүмүүс ярьдаг да. Тэгээд тэр үнэн байж таарсан. Тэгээд Trump дараагийн төв банкны ерөнхийлөгчийг удахгүй сонгоноо зарлаа гэдгийг бол мэдгдсэн. Тэгээд энэ миний нөгөө дагаад идэг хятад эрен сурвалжлах сэтгүүл зөв хийдэг энэ хүү эмэгтэй маань Ши Жинпин ирэх мэтлээ алдсан. Тэгээд айл хэдийн одоо coup буюу төрийн эргэлт энэ хятад бол айл хэдийн хийгдсэн байх магадaltaй байна. Тэгээд юу вэ гэхээр Шиг house arrest буюу гэр хорионд хийчихэ гэдэг юм мэдээлэл гаргасан. Тэгээд энийг бол батлах хоёр төрлийн датаг бол гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэсэн бэ гэхээр сүүлд Белорус гэлөө. Белорусын ерөнхийлөгч Ямаршенко гэдэг л нэртэй нөхөр ирсэн чинь гэртээ аваад уулзсан байна. Тэгээд төвдийг хятадын эрхэнд оруулсны 60 жилийн ой гэдэг зүйл болоод тэгээ уулзт хийсэн чинь бас дахиад Ши гэртээ исэн байна. Тэгээд Шигийн гэрээс ерөөсөө энэ бүх юмнууд болж байгаа. Ши офс руугаа явах болцсон. Тэгээд гэрээсээ гарахаа болцсон юм байгаа юм. Тэгээд 5 сард бүр 2-7 хоног Ши ер нь хаана байгаа нь мэддэхгүй алга болж исэн юм байна. Тэгээд өнгөрсөн жилийн 7 сард байна уу Ши Жинпиныг ерөнхийдөө бол харавчлаа. Тэгээд алга болчлаа энэ гэдэг иймэрдүү бас мэдээлэлд гарч ирсэн. Тэгээд тэр үед үгүй харваагүй гэдэг нэг уулзалтын зургнуудыг жишээ нь болгож ирсэн. Тэгээд шинжээчнэр бол тэр зургнуудыг бүгдийг судлаад энэ бол үгүй энэс нэг хэдэн сарын өмнө митинг дээр авахсан зургнуудыг дахиж ашиглаад Шиг байсан юм шиг болгож худалдаагаас харуулсан байна гэдэг мэдээлэлд гарч ирсэн байна. Тэгээд энэ оны 2025 оны ихэрл гэхэд ер нь бол энэ өнгөрсөн жилээс ихсэн асуудлууд юм байна л та. Ши Жинпин өөрийнхөө эргэн тойронд байгаа улсууд аягүй хардаад идэг болсон. Одоо нэг Ромомтой холбоотой ингээл түүхийг үзэх юм бол тэр нэг сесэр нь одоо энэ намайг алаад ингээд гарч магадгүй гэл өөрийнхөө гэр бүлийг ихнэр хүүхдээ хүртэл хардаал, дүүнэрээ хүртэл хардаал, гэр бүлийнхнийгаа алж чадаал гэдэг нь шүү дээ. Яг тэрнтэй адилхан Ши Жинпин өөрийнх нь эрх мэдлийг хий нэгэн булааж магадгүй гэдэг өөрийнхөө эргэн тойронд байгаа генералуудаа жишээ нь хардаад идэг юм байна л да угаасаа. Тэгээ генералуудаас солилцсон, тэгээ нөгөө солилцнууд нь бас ингээд алуулсан юм уу, яацын алга болцсон тий. Алуулсан гэж ерөнхийдөө бол бас үздэг юм байна. Тэгээд генералууд нь солигдоод байгаа ерөөсөө юм докторгүй байгаад байгаа иймэрдүү асуудууд бол угаасаа гараад байгаа юм. Тэгээд миний бодлоор бол энэ жил Трамп ерөнхийлөгч болоод хятадын эсрэг нийлэн шахалтууд үзүүлснээр ер нь бол
шийг угаасаа солих бодолтой байсан нөхдүүдийн дунд угаасаа тэгээд яг хамгийн эцсийн юуг нь цэгийн тавиад өгсөн болов гэж бол надад бол санагдсан. Зүгээр энэ ингээд YouTube-ыг сонсож байхад. Тэгээ мэдээж баталгаатай биш. Одоо House Arrest болцсонгүй. Баталгаатай биш. Гэхдээ маш өндөр магадaltaй угаасаа тийм байгаа юм байна. Тэгээд энэ хүний хувьд бол айгу мэдээлэл сайтай ярьцлын чиг хятад хэлтэй болохоор юмнуудаа их сурвалжаас нь уншаа. Тэгээд энд амьдардаг энэ төр холбоотой энэ төр митинг энтерт орсон усуутай ингээ ярьж яриад ингээд мэдээлэл аваа явцдаг юм байна л та. Тэгээд энэ сонирхолтой мэдээлэл санагдлаа. Яг хөрөнгө оруулалт арилжаатай нэг холбоотой гэтэл хэцүү ямар ч гэсэн тийм. За Apply Digital гэдэг crypto mine хийдэг. Тэгээ сүүлд бол AI data centerтэй холбоотой бизнес руу орсон нэг юм компани байдаг. Тэгээд энэ хүү компанийн хувьд CoreWeave-тэй 15 жилийн лиз хийлээ. Тэгээд энэ болохоор 7 тэрбум доллартай тэнцвүүцэн юм хилцээр боллоо гэдэг юм ярьсан. Тэгээд энэ болохоор юу ярьж байгаа. Тэгэхээр 250 мегаваттын хүчин чадлыг одоо хүргэнэ тэгээд цаашлах юм болно. 150 мегаваттыг бас нэмж өгөх магадaltaй. Тэгээд яг энэ дата центруудад маань яг найдвартай тог шаардлагатай байна гэдэг яриа маань үгээр бол ерөнхийдөө баталгаажж байгаа. Тэгээд Constellation Energy гэдэг нэртэй хаа. SEC гэдэг ямар ч байсан энэ компани байдаг. Тэгээд Америкт байгаа хамгийн сүүлд баригдсан зүүмийн цэглэн станцуудыг бас ажилуулдаг юм utility компани баггүй. Тэгээд энэ хүү компани маань Meta-д 20 жилд 1.1 гигаватт тог нийлүүлнэ гэдэг юм гэрээлцэр хийсэн. Тэгээ 1.1 гигаватт тог гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 1 сая гаруй хүн амьдардаг бүтэн хотыг ерөнхийдөө бол одоо хангах боломжтой тог гэсэн үг байхгүй. Тэгээд ийм их хэмжээний тог ашиглаж байна гэсэн үг. Нэг дата центр маань. Одоо Meta-гийн барьж байгаа нөхөд дата центр маань. За GameStop бидэж биткойн худалдаж авсан мэдээлэл гарсан. Тэгээд энэ Michael Saylor энийг ингээл уулзч залгаа мэдээлэл гараад байгаа. Эднэр нийлээд юу хийх гэдэг юм бүгд ямар ч нэг иймэрхүү мэдээлэлүүд бол явсан. Tesla drone ерөнхийдөө бол хийх гээд байна гэдэг ийм мэдээлэл гарсан юм шиг. Тэгээд яг хуу сүүл миний ярьжсэнээр угаасаа Trump-та муудалцсанаар иймэрхүү ажлууд нь бол явахд бол нэлээд хэцүү болох байх. Тэгээд Америкт амьдардаг улсууд бол мэдж байгаа. Rivian-тэй хамтраад Amazon-ыг түгээлтэй нэг ван гаргаад тэрүүгээрээ хүмүүс түгээлт хийдэг шүү дээ. Тэгээд тэрхүү ван дотроос робот delivery хийдэг болох ийм мэдээлэл ерөнхийдөө бол гаргасан. Тэгээд Amazon-ы хувьд бол угаасаа энэ роботтой холбоотой юмруу дөнгөж одоо орж ирж байгаа компани шүү. Угаасаа энэ warehouse дээр робот хэрэглээд явж исэн юм туршлагатай учраас энэ дээр нэлээд тийм том тоглогч болох юм болов уу гэж бол миний хувьд бол ажиллаад байгаа. Тэгээд Америкт амьдардаг улсууд маань Phantom сүүл Sonic гэдэг нэртэй болсон. Тэгээд Yes гэдэг энэ зоосны airdrop-нд хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Тэгээд Trump-ийн том хүү Donald Trump Jr. Гэр бүл нь бол бид нар all in on Bitcoin тэгээд because they were debanked боёо одоо банкын хаасан энэ юмрд асуудалд асуучаас бид нар крипто дээр бол одоо бүр all in байгаа гэж бол мэдээлэл өгсөн. Тэгээд өнгөрсөн сонгуулиар болсон мэдээлэлүүд маань юу байсан бэ гэхээр Байдны засгийн газрын үед банкнуудаас Библи худалдаж авсан хүмүүсийг гүйлгээ явуулахдаа мага гэж бичсэн. Эсвэл DX гээд ягаад DX-с худалдаа авалт хийсэн тэр донд холбоотой байсан би ямар ч юм мэдэхгүй. Тэгээд христчин хүмүүс магад боёо Trump-ыг дэмждэг хүмүүс энэ төргээд дээрээс нь DX-с худалдаа авалт хийсэн хүмүүсийн мэдээллүүдийг энэ банкнуудаас шаардаж авсан ийм шаардсан гэдэг ийм мэдээлэлүүд бас гарч ирсэн. Тэгээд хит хитэн ерөнхийдөө бол одоо христчин антрепренеруудын банкныхын данснууд нь хаагдсан гэдэг иймэрхүү мэдээлэлүүд бол явсан. Тэгээд та сандаг бол Австрали гаралтай Америкт амьдардаг 2 гар 2 хөлгүүд төрчихсөн. Гэхдээ нэг хөлн гээд нэг юм жижиг нэг юм хитэн хуруутай ингээ нэг юм тэргүүрээ хөрхөн тайп map хийгээд ихтгэл тавиад байдаг айгу мундаг залуу байдаг байхгүй. Тэр залуугийн жишээ нь тэгэж бизнесүүдийн аккаунтууд нь бүгд хаагдсан учраас өөрөө банк нээж гинэ гэдэг мэдээлэл чинь ярьж ирсэн өнгөрсөн жил. Тэгэхээр энэ ганцхан Donald Trump Jr. одоо ингэж яриад байгаа юм биш. Энэ бол өнгөрсөн жил бол яхахгүй нэхэр ярьжсэн нь бол бодиттой асуудал байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар crypto дээр bullshit гэж ярьсан байгаа. Нийт ерөнхийдөө блокчейнтэй харьцуулахад бол одоо яг энэ Solana-гийн DApp revenue маань ерөнхийдөө бусад энэ layer 1 блокчейнтэй харьцуулахад маш өндөр болсныг ерөнхийдөө бол энэ чарт бол харуулж байгаа. Гэхдээ Solana-гийн дараа баг орж байгаа Solana-т нэлээд энэ тэнцвэр зөрчлөөд байгаа орлого сайтай байгаа chain маань явж юу байгаа гэхээр Hyperliquid байгаа. Тэгээ Hyperliquid гэдэг chain-ыг бид нэр мөчөртэй бол нэр айгуух ярьж ирсэн. Airdrop авах боломж байна гэж ярьж ирсэн. Тэгээд хамгийн харамсалтай нь Америкт амьдарч байгаа хүмүүст бол өгөөгүй байгаа. Spanish coffee
нэг компани гинэ. Coffee Giant Vanadi гэдэг компани 1.1 тэрбум долларын биткойн худалдаж байгаа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээд яг энэ биткойныг reserve дээр тавьдаг энэ хүү үзэгдэл маань нэлээд түгээмэл болж байна гэдэг бол харуулдаг. За JP Morgan Chase юу хийж байгаа гэхээр crypto ETF хүмүүс барьцаалаад JP Morgan Chase-с дээл авах боломжтой болж байгаа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээд JP Morgan Chase криптог амар шүүмжилж ярьдаг хэдий ч блокчейнтэй холбоотой бид нэр инновац төр бид нэр оролцсноо тэргүүлж явна. Тэгээд тэр тусмаа stable coin-тэй холбоотой ажлууд төр би JP Morgan Chase бол тэргүүлнэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй гэдэг иймэрд бол ярьсан. Тэгээд Binance-тай холбоотой юмыг бол ярмаарсан. Гэхдээ яриа маань хэтэрхий урт болсон учраас нэг алгасч хийж бодож байна. Тэгээд thank you guys, дараагийн дугаараар уулзъя.